Алиса гайхамшигын оронд. Нэгэн нарлаг өдөр бяцхан Алиса эгчийнхээ хамтаар ой мод руу очихоор болж гинэ. Алисагийн эгч ном уншин суун. Харин Алиса эгчигээ хүлээн уйтгарлаж ийм хэлэв. Эгч надтай хамт тоглоно гэж амласан штэ. Зурагчгүй ном унших нь том хүмүүст хамгаас илүү сонирхолтой байдаг гэдгийг мэдлээ. Би том хүмүүсийг огт ойлгохгүй юм байна. Тэгэхээр би том болоод өөрийгөө ч бас ойлгохгүй гэсэн үг үү? Яна, би юу хоцорхон. Ярддаг туулаа. Ингрийн цаг. Сони юм да. Би тэрнийг дагах ёстой. Алиса яаж буцаж гарахаач бодлоггүй туулайг даган харанхуй нүх рүү явж орлоо. Үнэн дээр тэр нүх туулай нүх биш байж гинэ. Алиса өөрийгөө нэгэн этгээ тудаг руу унж байгаагаа анзаарчээ. Би их удаан унлаа штэ. Нэг бол энэ худаг хитрхийг үнсгий, эсвэл би хитрхээ удаанаар унаад байна. Би өдөөд дэлхийн цөмд хөрсөн байх ёстой доо. Хөх! Бохол ус. Ямар халамжтай юм бэ? Энэ юун газар вэ? Тэрээр урт хонголд орж ирсэн байлаа. Хаа сайгүй жижиг цоожтой хаалганууд байж гин. Би ямар сонин газар ирчих вэ? Бас нөгөө цагаан толоо хаашаа явчих вэ? Би эндээс яаж гарах болж байна? Эндээс хизээч гарч чадахгүй бол яана? Айж балмагдсан тэрээр цааш алхаж явахдаа 3 хөлтэй шилэн ширээ олж харж гинэ. Ширээн дээр нэгэн бяцхан алтан түлхүүр байж гин. Тэгээд Алиса огтхон ч эргэлзэлгүй нэгэн жижиг хаалгыг бяцхан түлхүүрээр онгойлгож байна. Хаалганы цаана юу байгааг харахаар Алиса тонгоон харж гин. Хаалганы цаана байгаа зүйлийг хараад Алиса алмаарч орхичээ. Хөх! Энэ бол миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэг. Хөх! Энэ бяцхан хаалганы цаана гарч чаддаг ч байсан болоосай. Гэвч тэр чадсангүй. Сэтгэлээр унсан Алиса ширээ рүү буцан очиж гинэ. Ширээн дээр нэгэн лонх байгааг олж харлаа. Хөх? Ширээн дээр лонх байгааг түрүүн хараагүй юм бах та? Энэ ямар учиртай юм болоо? Гэж хэлээд лонхон доторхыг ууж орхичээ. Уусан даруйд Алисагийн бие агшиж эхэлж гин. Алисад урд нь ийм хачин мэдрэмж төрж байсангүй. Биеийн бүхэлдээ маш бяцхан болсон мэт байв. Хөх! Миний бие бүхэлдээ маш бяцхан болчихлоо штэ. Одоо тэр хаалгаар төвгөө багтаж чадах байх. Удалгүй нэг зүйлийг анзаарчээ. Үгүй ээ. Түлхүүр. Би яах гэж энд ирвэ? Гэтэл удалгүй Алиса нэгэн бяцхан шилэн хайрцаг ширээн дор байгааг олж харж гинэ. Тэр юу вэ? Үүнхээр амттай билүү байлаа. Тэр даруйд Алисагийн бие томорсоор, бүр томорсоор л байлаа. Алиса өөрийнхөө хөлийг харж чадхааргүй тийм том болсон байв гинэ. Удалгүй толгой нь таазанд тулжээ. Үгүй. Алиса түлхүүрийг авч чадхаар болсон чи жижиг хаалгаар багтаж ороход хэтэрхий том болсон байлаа. Тэгээд доош суун уйлж эхэлжээ. Уйлаад л байж гин. Нулимс нь хонглыг усаар дүүргэж эхэллээ. Гэтэл тэр үед гинт Үгүй. Хатан хааныг хүлээлгээд байвал уурлах нь дамжиггүй. Ноён тоолаа. Та надад туслаач. Өдөөлөг гэдэг нь хажууханд нь сууж байгаа аврах том охиныг ч анзаардгүй ярддаг тоолаа гүнгийн авахад ямар хэрэгтэй гэж. Энд их халуун байна гэж.
Би хөлөө харж чадахгүй болсон болохоор хөл минь ямар байгааг мэдэж чадахгүй байна. Миний тусламжгүй өөртөө цэвэр ойлгож байгаа гэж найдаа. Бурхан минь. Тэгээд Алиса жижиг цагаан бэлээ өмсчээ. Миний том гаранд яаж багтваа? Хөх? Би яаж буцаад жижиг болсон юм болоо? Дэвүүрнээс олсон юм байна. Дэвүүр намайг агшаасан байна. Би их жижигхэн болчихлоо. Хөө. Байрхан байлаа шүү. Тасрахаг болсоо да? Яаж гэдгийг мэдэхгүй чи би далаад онсон гэж юу? Үнэн хэрэгтээ энэ их ус Алисагийн өөрийнх нь нулимс гэдгийг тэр удалгүй ухаарчээ. Гэнт том давлгаа үүсч Алисаг хаалга руу оруулжээ. Үгүй. Хоц одохгүй хатна гэж найдаа. Ханаад хөрмээргүй л байх шүү. Гөө чи энд юу хийж байгаа юм бэ? Гэрлүү хараад надад хос байлий дэвүүр аваа дэр. Гэрээ? Юун гэр? Миний гэр тэнд байна. Яваач. Гайхаж балмагдсан Алиса тууланаас юу ч асуусангүй. Туулайн гэрлүү чиглэн алхаж гинэ. Намайг гэрийн үйлчлэгч нь гэж эндүүрснээс зайлахгүй хэмээн боджээ. Тэгээд Алиса жижиг байшин руу явж оржээ. Байшин дотор ширээ, дэвүүр, хос бэлий, мөн жижиг лонх байлаа. Намайг ямар нэгэн зүйл идэж эсвэл уух тоолонд сонирхолтой зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Энэ лонх намайг яаж чадахыг харъя л да. Ийм жижиг байхад залгаж эхэлж байна шүү. Гэнт толгойн таазанд тулж гинэ. Яа. Би гацчихлаа. Яг тэр үед туулаа ороод иржээ. Миний гар. Алиса хөдөлж чадахгүй болсон байлаа. Алиса гараа сунгах гэж оролдлоо. Гэвч Миний байшингийн цонхноос том гар гарч ирж байна. Оо, үлэмж бийт. Миний байшинд үлэмж бийт орчиж туслаарай. амьтад тэр даруй цуглацгаач гин. Хамгийн жижиг нь болох биел бүрүүлийг яндангаар дамжин байшин руу орохыг тэд хүсчээ. Алиса хөлөө 100-нд хийх гэж оролдож байх үед гүрвэл орж ирж гинэ. Туулайнд нэг санаа төрж гин. Гэвч туулаа хамгийн ухаантай биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Йой. Хөх, бэлүү. Эргээд агшихад тусалж мэдэх юм. Тэрний зөв байлаа. Алиса хангалттай жижиг болсон даруйда байшингаас гарчээ. Тэрээр амьтдаас холдон ойруу гүйж орлоо. Йой. Хамгийн түрүүнд эргээд хэвийн хэмжээндээ хүртэл томрох ёстой юм байна. Би тусалж чадна шүү. Жижиг байлаа гэд ичээд байх зүйл байхгүй шүү дээ. Намайг харал да. Таны зөв. Би ингэж хэлэх гээгүй юм аа. Та хөрх юм. Тийм шүү. Би хөөрхөн. Нэг тал нь чамайг том болгоно. Харин нөгөө тал нь чамайг жижигрүүлнэ. Юуны нэг тал тэрвэ? Мэдээж хэрэг мөөгний. Дугуй хэлбэртэй мөөгний хоёр талыг олох нь Алисагийн хувьд хамгийн чухал байлаа. Алиса хэсэг бодсны эцэст мөөгний хоёр талаас таслан авлаа. Тэрээр баруун гартаа барьсан мөөгнөөс амсдал хүзүүн сунсаар л байлаа. Бараг л буурцгны иш адил урт болж гинэ. Тэрээр яарвчлан зүүн гартаа барьсан мөөгнөөс өмхтөл өмнөхөөсөө ч жижиг болж гинэ. Алиса яахаа мэдхэ болж аль альнаас нь ээлжлэн хазж эхлэв. Гэтэл Алисагийн бие нэг бол томорч, нэг бол жижигэрч байлаа. Эцэст нь тэрээр эргээд ердийн хэмжээнд очиж чадчихэ. Яа. Миний төлөвлөгөөний хагас нь бэллээ. Толгой эргэмээр өдөр байна шүү.
Энэ мөгний хэлтэрхийнүүд надад ахиад хэрэг болж магадгүй учраас өөртөө үлдэх хэрэгтэй баг. Надад тусалсан тэр 60 хөлөд баярлах хэрэгтэй. Гэхдээ тэр их итгэж санагдсан. Ягаад тийм ууртай эснийг нь мэдэхгүй юм. Хөө энд хэн итгэхэд биш гэж хонгор минь. Сайн уу? Надад хариулаач. Та байнга ингэж инээдгүү. Тийм ээ. Мэдээж. Би бол чиширмөр. Юу? Би таны хэлснийг сайн ойлгохгүй байл да. Надад хэлээч. Чи Мэд Хатер бас марч туулаатай уулзсан уу? Мэд Хатер марч туулаа гинэ? Үгүй. Уулзаагүй. Чи тэдэнтэй уулзах ёстой. Тэд хоёулаа солиотой. Яг л чи бид хоёр шиг. Хөөе. Би солиотой биш шүү. Үгүй дээ. Чи үнэндээ солиотой. Ингэж хэлээд муур залжин инээдээ үлдээн замхран алгуулж гинэ. Алисад мөрч итгэхэд санагдж эхлэв. Тэгсэн хэдий ч Алиса санамсаргүй очсон гайхамшигын орныг сониучирхан цааш алхасаар байлаа. Тэрээр алхаж яваад марч туулаа Мэд Хатер хоёртой тааралдаг гинэ. Тэд модон доорх ширээний ард цайлж байлаа. Тэдний дунд унтаага хулган унтаж байна гинэ. Тэр хоёр хулганы биеийн дээр тохоогоо амраан тухлан сууж байна. Их туггүй харагдаж байна. Гэхдээ унтаага хулган унтаж байгааг бодоход өөрт нь тухтай байгаа бололтой. За байхгүй. Гэхдээ их том ширээ байна шүү дээ. Зөндөө олон сул сандал байна. Чи үсээ засуулах хэрэгтэй. Та их бүдүүлэг юм. Надад хэлээч. Хэрэг ягаад бичгийн ширээ шиг байдаг вэ? Юу? Би мэдэхгүй юм байна. Ийм болохоор л би чамайг энд сууж болохгүй гэсэн юм. Сая чин тааж чадаагүй болохоор уу? За яах вэ? Би явлаа. Гэхдээ эхлээд надад хариултыг хэлээч. Мэдэхгүй. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Би ч мэдэхгүй юм байна. Энэ бол миний очиж байсан хамгийн тэнэгт цааны үдшилэг. Цааш алхасаар Алиса модны доор нэгэн хаалга байгааг олж харжээ. Сониуч зан хөдлөн хаалгаар ортол. Ахиад урт хонголд орж ирсэн байлаа. Урдын адил жижиг хаалганууд мөн шилэн ширээ байж гинэ. Энэ удаад би чадах ёстой. Тэрээр бяцхан алтан түлхүүрийг авч хаалгыг онгойлгов гинэ. Ахин нэг үзэгсэнтэй цэцэрлэг байхыг олж харжээ. Тэгээд халааснасаа мөөгөө гарган хазж нэг тохоо өндөртэй болон жижигэрч гинэ. Алиса бяцхан хаалгаар багтаж гарч чадлаа. Тэр газар төрөл бүрийн үзэгсэнтэй цэцэгсээр дүүрэн байлаа. Хажууханд нь хөзөр шиг хэлбэртэй цэргүүд зогсож байгаа харагджээ. Илүү хачирхалтай нь тэдгээр цэргүүд цагаан сарнайг улаанаар будж байж гинэ. Надад хэлээч. Та нар яагаад сарнаануудыг будаад байгаа юм бэ? Хатан хаан биднийг улаан сарнаа тарьж тушаасан ч бид санамсаргүй цагаан сарнаа тарьчихсан юм а. Хатан хаан энийг мэдвэл бидний толгойг авах болно шүү дээ. Хатан хаан ирчихлээ. Энэ хин юм? Намайг Алиса гэдэг эрхэмдээцээ. Тэгвэл тэд хин юм? Би яаж мэдхүлээ? Гэтэл хатан хаан галзууртлаа ууралж гинэ. Толгойг нь таста. Гэхдээ тэр бол жирийн нэг хүүхэд шүү дээ. Би чамайг уучлаа. Шүүх хурал эхэллээ. Ямар шүүх хурал? Хатан хааны гал тогооноос жимстэй билүү хулгайлагдсан. Бид энэ хэрэгт бундын боолыг сэжгэлж байгаа юм л да. Шүүх хуралд оролцохоор шувууд мөн бусад амьтад ирсэн байж гинэ. Тэд өөр өөрсдийн хавтан дээр зогсолтгүй бичиж байлаа. Тогтоолыг унш. Бундын хатан жимстэй билүү хийсэн. Зуны нэгэн өдөр бундын боол жимстэй билүүг хулгайлж холын хол авч явсан. Сайн байна. Эхний гэрчийг дууд. Эхний гэр чинь Хатар байлаа.
Тэрээр нэг гартаа цайны аяга, харин нөгөө гартаа цөцгийн тос дүргсэн хэрчим талах барьсан байв. Ихэд сандарсан тэрээр байрандаа зогсоод ээрч муурхаас хэтэрсэнгүү гинэ. Чи маш муу илтгэгч юм. Чи явж болно. Дараагийн гэрчийг дууд. Дараагийн гэр чинь Алиса байв. Гэвч түүний бие гэнт тавгуурхаж эхлэв. Тэрээр өөрийн мэдлгүй босож огцом томорч эхлэхэн тэрэ. Шүүх хуралд ирсэн бүх амьтдыг сандлаас нь унахаж орхив гинэ. Эннээс сулж хатан хаан галзууртлаа ууралжээ. Толгойг нь таст. Энэ удаад Алиса тэсвэрлсэнгүй. Таны уг надад хамаагүй. Та байнга л ингэж хэлдэг үсттэй. Та нар бол жирийн л нэг хөзөр. Ингэж хэлэхэд нь хөзрүүд агаарт дээш хөөрөн Алиса руу чиглэн нисч дайрч эхэлжээ. Алиса айх уурлах зэрэгцэн хашгирав гинэ. Тэднийг дарж авах гэж оролдож байлаа. Гэтэл удалгүй. Надад хол. Навчнууд. Хөзрүүд бас хатан хаан байна. Зүүд байжээ. Ямар гайхмар зүүд вэ? Явж ихчтэй хэлээ байз. Үнэхээр л гайхалтай зүүд байлаа шүү. Эсвэл зүүд биш юм болов? Төгсөв.